Шудраг хурцтай эрхлэгчийн төлөө газраас өнгөрсөн оны 1-р сард шатхууны үнийг нэг өдөр нэг цагт нэгэн зэрэг өгсөн үйлдвэрч 230 төгрөгөөр нэмсэн гэх шалтгаанаар нефт тэмдэглэгч 8 компанийг 17 тэрбумаар торгосон байгаа. Энэ асуудал жил гаруй маргаан дагуулсны эцэст сайхан шүүхэн шийдвэрээр нефт тэмдэглэгч 8 компаниас 17 тэрбум төгрөгийг албадан гаргуулах шүүхэн шийдвэр гарсан байна. Энэ шийдвэрийн дагуу өнөөдрөөс эхлэн нефт тэмдэглэгч компаниудын дансыг хаах арга хэмжээг нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас хэрэгжүүлэх гэж байгаа юм байна. Шудраг хурцтай эрхлэгчийн төлөө газраас нефт тэмдэглэгч 8 компанийг өнгөрсөн оны нийт ашгийнх нь 2 хүртэлх хувиар торгосон. Нэг компанийг 6 тэрбум, Магнат Редийг 4.5, Сод Монголыг 2, Just Oil компанийг 1 тэрбум зэргээр Шунхлаа, M-Oil, Petrojam зэрэг компаниудыг торгосон байдаг. Энэхүү торгуулийг импортлогч компаниуд эсэргүүцэн шудраг хурцтай эрхлэгчийн төлөө газрыг захиргааны иргэн шүүхэд өгсөн. Шүүх хурлын тав хараахан тодорхой болоогүй байгаамаа. Тэгвэл шүүх хурлаас урьдчилан шудраг хурцлооныхон торгуулийг албатан гаргуулж, улсын төсөвт оруулах тухай асуудлаар импортлогчдыг шүүхэд өгч, өөрсдийн талд шүүхэн шийдвэрийг гаргуулж амжсан юм. Гэхдээ талууд энэ талаар байр суурь илэрхийлэхээс татгалзаж байна. Их сурвалжийн мэдээлснээр одоогийн байдлаар 7 компани улсын байцаагчийн торгуулийг анхын шатны шүүхээс баталгаажуулан нийслэлийн шүүхэн шийдвэр гүйцэтгэх албанд албатан төлөөлөх шаардлагыг хүргүүлсэн байна. Нийслэлийн шүүхэн шийдвэр гүйцэтгэх албаны ажилчид 2-7 хоногийн өмнөөс эхлэн шүүхэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд нефт импортлогчдын дансыг өнөөдрөөс эхлэн хаахаар зэхээд байгаа бололтой. Хэм түнтэй шатхуу нийлүүлэх зорилгоор шатхуу импортлогчдын татварыг нь хөнгөлж тэрч бүгэл Монгол банкнаас 120 сая ам.долларын зээлийг 4% хүүтэйгээр олгож байгаа ч нефт импортлогчид шатхууныхаа үнийг өсгсөөр байгаа юм.